За амар байна уу? Өнөөдрийн амгалан айлтгая. За өнөөдрийн подкаст амар зам амжилт 2 нь болохоор хэлний өөхөлтийн сэдвээр хийн. Тэгэхээр урд урдын подкастыг бас та бүхэн үзээсэй гэж бодож байна. Яагаад гэвэл ингэж хийх нь өөрөө илүү цогц мэдээлэл өгөх боломжтой байна. Тийм учраас юм чинь одоо амар зайтаа ярилцаж тэрийн дундаа одоо бид хоёр мэдж байгаа зүйлээ нэг сэдвээр одоо ингэж толгуурлаж ярих юм аа. За амар байна уу? За байна уу? За өнөөдрийн сэдв хэлний өөхөлт. Аха. Тэгэхээр энэ бол угаасаа гамшиг болсон. Тэгээд хүн нөгөө өвдөхгүй учраас асуудал үүсдэггүй. Тэр дундаа хүн өөрт яг энэ өвдөж байгаа гэдэг мэдрэмж нь өөрөө байдгүй учраас хүн тоодгүй. Асуудал тэндэл одоо илүү гай тарьдаг. Тэгсэн мөртлөө чимээгүй явагддаг нь таагдах шиг байна, тийм. Тийм, таны хэлж байгаа болохоор яг үнэ. Ер нь бол нөгөө илгэний өвчлөлт одоогийн байдлаар ингэж үзэж байгаа юм байна л да. Мэдээж хэрэг зэргүүд бол байгаа. Гэхдээ дэлхий дээр амьдарч байгаа нийт хүмүүсийн 3 хүн тутмын нэг нь илгэний өвчлөлттэй байна гэж байгаа байхгүй. Гэхдээ ихэнх хүмүүс яагаад тоодоггүй вэ гэхээр өөрөө ингэж уйлаг нэг өвдөд идэггүй, зовирлаад идэггүй, дүлээ хэрэгтэй штэ. Өвддөггүй болохоор нэгдүгээр ингэж тоодоггүй. Хоёрдугаар баг хүн болгоно ингэж баг оршлогдчиход болохоор ингэж тоохгүй. Гэхдээ хамгийн аюултай зүйл нь болохоор илгэний өвчлөлт бол яг ингэж мөсөн уулын зөвхөн орой шиг зүйл байгаа байхгүй. Яагаад гэхээр ганцхан ингэж илэг өгчөөд бусад талаас ч юм уу одоо өөр ямар ч өөрчлөлт байхгүй гэж бараг байхгүй. Илэг өгчсөн байгаа хүмүүс дээр тэндэл инсулинийхэн төсвөртэй байдал байгаа. За тэр хүнд бол цусндах өөх тосныхын хэмжээ бол мэдээж эрэг ихссэн байгаа. Сахар нь одоо ихсдэг байж магадгүй. За эсвэл артерийн даралт ихсдэг ч юм уу, даралт ихсдэг. Одоо зүрх судасны өвчин ч юм уу эднэр ингээ байгаа болохоор одоо илгэний өгчлөлт бол зүгээр бүсэн уулын ингээд орой. Гэтэ энийг ингээд бүгдээр ингээд олж харахгүй ингээд зовиоргүй болохоор ихэнх хүмүүс анхаарахгүй л байгаа шиг байна. Тэгээ дээрээс нь бас танаас нэг юм яхад шууд ингээд явчихгүйтэй. Ер нь бол нөгөө илгэний өвчлөлтийг одоо хөвчлэн эхогоор үзүүлж байгаа сансаргүй байдлаар ингээд онцлдог шүү дээ. Тэгэхээр танаа эмнэлэг дээр фиброскан байдаг те яг илгэний өвчлөлтийг зэрэгээр нь ингээд тодорхойлдог. Тэгэхээр яг ямар ч ингээд зовиоргүй байсан хүн эмнэлэг дээр ирээд одоо фибросканд ороход ингээ хэдэн хувь нь яг илгэний өвчлөлтэй гарч байна. Ер нь юм байна. За жинхэнэ илүүдэлтэй хүмүүс угаасаа ойлгомжтой. Гэхдээ фибросканаараа тоотоо болох нь өөрөө иргэд хүн итгэл үнэмшил. За би ер нь анхаарах юм байна гэдэг мэдрэмжийг хүртэн маш сайн суулгаж байна. Хоёр дэж болохоор маш хялбар үздэг арга. Тэгэхээр энэ шинжилгээ бол нэлээд сайн дэлгэрээсэй гэж боддог гэсэн үг. За өөрөө чиглэлдэг болоос яг зөв. Ялангуяа тэр одоо зүрхний шивдээс даралт ихсэл, цуснд хөөгцсний хэмжээ ихсэх, за тэгээ хоёрдугаар хэв шинжээ одоо сахарын өвчлөлт ердөө үүсгэж байгаа зүйл чинь өөрөө иргэний өвчлөлт чинь суур нь болчихж байгаа байхгүй. Тэгээ бид хэд харамсалтай яаж юм гэхээр нөгөө тогтолцоо маань дандаа гарсныхан дараа сахарыг бууруулах, даралтыг бууруулах гэж яриад байгаа болохоос биш яг юунаас үүдэлтэй гэдэг рүүгээ бид хэд өнгөхгүй байна. Тэгэхээр яалтч одоо нөгөө мөсөн уулынхаа оройтой л ноцтой тохоос биш яг тийний нөгөө доодхын гэдэг нүрийг харахгүй байна. За өөр ямар юм байна өөртөө чинь өөрөө за ерөөхдөө бол илгэний өвчлөлтөнд одоо бид нэрээ нэг анзаардаг юм болохоор тарган байх юм бол ялангуяа хөвлөөр ингээд өөхөлтөй байх юм бол энэ хүн илэг өөхөлсөн байгаа гэж боддог болохоос ш одоо тэнгууд ингээд шинээр гарч ирж байгаа нэр том за нэг шинж бишэлтэй ерөөхдөө харьцангуй шин гэх юм бол лин нафалт ч юм уу те одоо туранхай хүмүүст тохиолдож байгаа илгэний өөхлөх өвчин гаднаас нь ингээд харахад туранхай илүүдэлж юм байхгүй тийм хүмүүс бол өөрсдөө миний илэг өөхлсөн гэдэг дээр бараг ингээд хизээч тэгж бодохгүй гэтээ тэр хүмүүсийн илэг нь бол өөхлсөн байгаа ямар голдуу шалтгаантай байгаад байна вэ гэхээр харахад ингээд туранхай мөртлөө гаднаасаа туранхай мөртлөө дотроос одоо тарган гिचлэхэн цаашаа булчингийн мас багтай ингээд яг өөхлөлтийн түвшин өндөр гэхдээ харахад туранхай жин нь бага ийм хүмүүст болохоор бас дахиж гарч ирээд байгаа зүйл нь болохоор илгэний өөхчл за тэгэнгүүт одоо яг хүнийг тархан турхайг одоо манайд голдуу үздэг одоо тодорхойлдог нэг параметр бол биеийн жингийн индекс байгаа шүү дээ. За 18.5-аас 25-ийн хооронд байх юм бол ерөөхдөө норм гэж үзээд байгаа. За тэгсэн чинь одоо яг зүүн Азийн орнуудад болоод энтгэгт болохоор ингээд биеийн жингийн индекс арай өөр ингээд үзээд байгаа юм л да. Тэрэн дээр болохоор биеийн жингийн индекс нь болохоор 23%-аас дээшээ байх юм бол илүү дэлжинтэй гэж ерөөхдөө баг үзэж эхлэх байгаа юм. Танаас тэгээ бас яг асуу гэхээр ерөөхдөө ингээд туранхай мөртлөө илгэний өвчлөлтөө хүмүүс хэрэг байгаа тань. Хоёрдугаарт бид нар одоо яг ингээд Америкчууд ч юм уу Европчуудтай адилхан барууных нэг дуурайгаад яг 18.5
15-аас 25 хүртэл ч юм уу да энэ хүртэл норм гэж үзэх нь зөв үү? Эсвэл яг зүүн Азийн орны хүмүүстэй адилхан магадгүй ингээ Бээжингийн гэсэн 23-аас дээшээ ороод ирэх юм бол эдлүүд л жинтэй гэж үзэх үү? Бид нэр ер нь өөхлөлт ихтэй турхаагаад байна уу? Ямар байгаа юм бэ? Ер нь бол ийм. За элийн өөхлөлтийн чинь гол шалтгаанууд чинь нөгөө хоол хүнсний илүүдэл. За тэгээд нүрсний хэмжээ хэд ихсэх тийм ээ. За чихэрлэг хүмүүсийн хэрэглээ хэсэг хөдөлгөөний дутагдал. За тэгээд суугаа ажиллаж өөр. Ялангуяа жингийн илүүдэлтэй илүүдэл хүмүүртлөө суугаа ажил хийдэг хүмүүс. За тэгээд арх тарсны хэрэглээ орж ирнэ тийм. Тэгэхээр энэ зүйлүүд чи өөрөө илгэнд одоо нөгөө өөхн хоригдлыг үүсгээд энийг л бид нэр илгэний өөхлөлт гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр илгч өөрөө хоргоожуулдаг гол эрхтэн мөртлөө нэмэлт дахиад ачаал аваад байна гэсэн үг. Дээр нэмээд цөс өтгөх шалтгааныг бий болгоод байна. Тэгээ юу гэж хэлэх гээд байна гэхээр турхаа мөртлөө өөхлөх эрсдэл нь өөрөө бидний номд илбэг байна. Яагаад гэвэл бид нэр үнэхээр махны хэрэглээ өндөр. Тэгээд зонд сүү цагаан идэ хэрэглэхгүй яг үйл шиг жилийн дөрөв үйлрэл аваа явчихж байгаа учраас энэ дээр өөхлөлт буурах тэр орон зай тэр уйлрал гэдэг юм нь бид нарт алга. За нэг хоёр дэж болохоор бид юу байна гэхээр илгэний алаад хасаад нь ихссэн. БЦ вирусгүй. Тэгээд турхаа. Өөхлөлттэй. Ийм хүмүүс бас илбэг байна. Тэгэхээр ер нь бол скрининг яхагаар яваал. Тэгээд илэрвэл Fabry сканер зөвлөгөөд тэр нь өөрөө эргээд хатуурлын зэрэг болоод одоо өгчлөлтийн хэмжээг нь тодорхойлдог. Турхаач гэсэн. Тэгээд цуснд хөөгдсөний хэмжээ, илгэний үйл ажиллагаа, сахарыг нь тодорхойлж иж сая бид нар энэ дээр харах хэмжээ авдаг байх ёстой юм байна. Яагаад тэгэхээр жингийн илүүдэл үүсгэсэн диабетээр өвдөх хэрэгсэл бас байгаа. Нөгөө талдаа. Дахиад нөгөө үүссэн илгэний өгөлтийг дахиж асуудалд оруулдаг энэ зүйл өөрөө цуснд сахарын хэмжээ ихсэх байна. Тэгэхээр илбэг байна. Тийм, өшөө бас нэг анзаарсан юм. Одоо нэг зарим хүмүүс яг эмнэлэг дээр очиж урьдчилан сэргийлэх одоо үзлэгт орохгүйгээр зөвхөн одоо лабораторид ч цусны шинжилгээ өгчдөг хүмүүс бай одоо харагдаад тэгэл та. Тэнгүүд ингээд лаборатори дээр очингууд илэг гэдэнгүүд одоо нойр булчирхаа илэг гингүүд зөвхөн алаад сатыг өгсөн. Нойр булчирхаа гингүүд нэг одоо голтой альфа амилаз залах шүү байгаа. Тэгээд ингээд бичсэн. Тэнгүүд тэр хүн ингээд илгээ үзүүлээ гэхдээ зөвхөн алаад сат өгөөд орчдөг. Нойр булчирхаа мэн зүгээр нэг гингүүд ганцхан тэр амилазаа өгчдөг. Ингээд одоо яг тэр нь ингээд норм гараад ирэхээр за миний илэг зүгээр юм байна гэж бодлоо явуулдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүст та юу гэж зөвлөх вэ? Тэр ер нь бол юм. Бид хэдийн хувьд нэгдүгээр тэр нарийн мэрэгжлийн эмчт илүү сайн хандж байгаасаа гэж би зөвлөдөг. Яагаад гэвэл анаасаа зөвхөтлүүл. Тэр нь өөрөө яг ямар асуудал дээр нэмээд ямар үе шатанда одоо яах юм гэдэг юм чинь тэд наасаа харна гэсэн үг. Тэрнээс биш одоо сая өөрөө чинь жишээ шүү. Саяны тэр нойруулчхан дээр бид хэдийн хувьд тэр амилазыг үзэхэд чинь л хагас садралын хугацаа богино. Өвдөлт өгөөд хэсэг хугацааны дараа үзэхэд хэвэн байх магадлал нь өндөр гэсэн үг. За нөгөөдөж болохоор алаад тасаач гэсэн яг адилхан гэсэн үг. Бас тийм. Тэгэхээр энийгээр бол 100% дүгнж болохгүй. Би бол цогцоор нь сайн үзээсэй гэж боддог. Тэр тусам бид хэд цусндх сахарын хэмжээ, эрчүүдийн хувьд цусндх төмрийг нэмэлтээр үүсгэх хэрэгтэй. Дээр нэмээд гол анхаарах юм чинь өгтсний хэмжээ өөрөө багц шинжилгээч өөрөө эрсдэл болж байгаа. Тэгэхээр одоо 24 оноос эхлээд энэ боцын солилцоотой холбоотой өөрчлөлт юм байна гэдэг энэ одоо ойлголт чинь дэлгэрч байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол диабетийн урдл эрсдлийг үүсгэж байна. Нөгөө талч эмчилгээ нь хөдөлгөөн чинь буурах буюу диабеттэй адилхан гормоор эмчлэгдэх юм байна гэдгийг зөвлөж байгаа учраас энийг. Тийм байна тий. Ер нь бол бид хэдийн хувьд бол илбэг байна. Монголчуудын хувьд бол ер нь 10 хүний 4 жингийн илүүдэлтэй диабетийн даргалт гэсэн өндөр байгаа юм байна. Тэгэхээр энэ чинь ер нь л асуудал шүү. Дэлхийгээр бол тийм байгаа. 3 хүний нэг нь даргалтаа гэмтэж байгаа. Гэхдээ энэ бол бидний хувьд БЦ вирустай тийм ээ. Вирусын даргалт нь өндөр. Дээр нэмээд архины хэрэглээ өндөртэй. Идж ууж байгаа хүнсний асуудал нь өндөртэй. Дээр нэмээд бид хэд чинь эмчээс зөвлөгөө авахгүйгээр ялангуяа химийн зүйлүүдийг маш их хэрэглэж байгаа гэсэн үг. Энэ бол өөрөө дахиад бид хэд ч юмор ингээд гал дээр тос асгасан юм шиг ийм зүйлийг бий болгож байна. Одоо тэнгүүд нөгөө яг
эхоноос ингээд ялгаатай одоо илүү давуу талтай гэх юм бол фиброскан ч яг шууд нэгдүгээрт ингээд тоогоор гаргаж ирдэг. Хоёрдугаарт болохоор элэгний хөгжилтийг шууд ингээд зэрэгээр нь хувааж үзэж байгаа ш 1 2 3 дугаар зэрэг гээд. Тэгэхээр одоо жишээл юм бол ингээд зарим одоо эход үзүүлэхэд бол хэр аргийн ингээд яг нилээн сайл өөрчлөлт өгөхгүй бол яг багассан үгүй нь бол одоо ингээд мэддэхгүй байгаа ш. Ер нь яг 1 2 3 дугаар зэргийнх нь аль зэрэг нь хамгийн их тохиолдож байна. Хэдэн насны хүмүүст ямар хүүсийн хүмүүст хамгийн их одоо элэгний хөгжилт тохиолдож байгаа вэ? Ер нь бол ингэж юм. Манад бид хэд бол аваад удаагүй байна. Яг үзүүлж байгаа хүмүүсийг зүгээр багцаж үзвэл элэгний хөгжилтийн хэмжээ бол үнэхээр өндөр байна. Тэр донд хатуурлын зэрэгтэй орцсон байсан хүмүүс ч гэсэн гарч ирж байна. Компьютер томограф хийгээд бид хэдийнийг дараагийн батлах шинжилгээ рүү оруулаад ингэ явж байгаа гэсэн үг. Юу гэж хэлэх гээд юм гэхээр элэгний өөхлөлт за тэр одоо жишээ нь тэр хүн бол 38 настай хүн шүү. 38 настай бэзэ вирус байхгүй. Тэгээд элэгний хатуурал фибросын үе 2 3 дугаар үед орцсон. Ийм байна. Тэгээд жингийн хөгжилтэй байхгүй. Тэгэхээр тийм байна. Нөгөөдөж бас би нэг хүмүүст хэлэх зүйл нь бид хэд элэгний багц гэж байгаа. Тэгэл үнэтэй байна, тийм байна, ийм байна гэл. Тэгэхээр элэгний өөхөлтийг чинь өөрөөс нь тийм ээ. Нөгөө бэзэ вирусын гаралтай, архины гаралтай, аутоиммун буюу өөрөөхөө дархлаа нь өөрөөгөө эмтэдийн нөлөөллийг олон зүйлүүдээс ялгаа оншилж ийж сая энэ дээр элэгний хөгжилт байна гэдгийг тодорхойлно. Нөгөөдөж болохоор яг аль үе шатантай байгаад байгаа. Одоо энэ хэр цаашаа хэр зэрэг эрсдэлтэй байна. Одоо яах ёстой вэ гэдэг хоёр дахь одоо тэр дүгнэлтийг гаргах шинжилгээнүүдийг бид ингэ зөвлөөд энэ нэрээ багс болоод ирэхээрээ тийм үнэтэй болчихж байгаа. Тэгэхээр энийг бас хүмүүст би нэлээд сайн зүгээр ойлгуулахгүй бол одоо үнэтэй байна л гэдээ яриад байхаас биш яг элэгний хөгжилтийг юу юунаас ялгаа онцлох юм үе шатанд нь оруулахын тулд дахиад ямар нэмэлт шинжилгээнүүд шаардлагатай вэ гэдэг тэр зүйл ч өөрөө тийм үнэтэй байдгийн шүү. Ойлголоо. Тэгээ бид хэдий ч махны хэрэглээ ч бас амар маш их нөлөөтэй. Мах. Хитрхи их мах идэт гэж үү? Махын хэд ихний нэгдүгürt махны хэрэглээ өндөр байна. Нөгөөдөж болохоор буруу гад үедээ хэрэглэг орой. Гол махны хэрэглээ ч өдөр авах хэрэгтэй. Тэгэхээр бид хэд ч гол хэрэглээг орой. Тэр тусам одоо эцсийн цаг болвол яг тэр малчид шиг тэгж их одоо энерги зарцуулахтаар ажил хийгээгүй мөртлөө офисын ажил мөртлөө яг тэд нар шигээ эд шийдэж гин гэж нөөцлж жагаад тэгээд яг одоо тийм одоо бие ачаалттай хүмүүстэй адилхан бид нар хэрэглээд энэ эргээд байх нь өгөлтийг бий болгож байгаа юм. Махнаас гадна ер нь одоо өөр юуг идээд ингээд ер нь элэгний хөгжил гэсэд ганцхан яг мах бол идээд байгаа учраас элэгний хөгжилт бол ихсэн гэхээс энэ ялангуяа хүүхдүүдэд илүү байна. Элэгний хөгжилт бас. Тэгээ бид хэд өөр юм цогцон Монголтой судалгаа хийх хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг гэхээр өрдөө энэ чихэрлэг хүнсний хэрэглээ. Дээр нэмээд идэж ууж байгаа одоо бид хэд идсэн зүйл чи өөрөө нарийн гэцэнд боловсроод эргээд боловсрсон зүйл нь шимт хичээлтэй зүйл нь одоо хураагур суцаар дамжиж одоо ингэж юун дээр очиж байгаа гэсэн үг. Үүдэн вен болж. Тэгэхээр тэр үүдэн вен очиж элгэнд шүүгдээд тэгээ шүүсэн суцсан дахиад бидний цусны эргээд бидний биеэр ирэлдээд ердөө элгэн чинь гол ажил нь тэр байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо чихэрлэг хүнс. За тэгээд одоо ялангуяа цардуул өндөртэй хүнсүүд. За тэгээд дээр нэмээд энэ одоо хурц шарсан хуурсан тийм ээ. Элгийн өөрөө тэрийг одоо дахиад хоргоожүүлээд маш их энерги зарцуулагдах. Энэ зүйлүүд ч өөрөө битгээд энэ асуудал болчиход байгаа байхгүй. Харамсалтай нь энэ багаас эхэлж байна гэсэн үг. Хүүхдүүдээс эхэлж байна. Тийм дээр би бас нэг юм уурсан. Тэр нь болохоор юу юм битэн блэ? Энтгийн ингээд хүүхдийн хэмжнэрээ актем гээд тэндээс одоо энтгийгт болохоор бас ингээд бага насны хүүхдүүдэд элэгний хөгжилт айгүй их онцлогддог болсон гинэ. Тэнгүүд яг элэгний эмчнэрийнхэн тэр энтгийн хүүхдийн актемод нь болохоор ингээд хүмүүст эцэгчүүдэд зориулаад одоо ойлгоход амар гээд 5 2 1 тэг гэсэн юм дүрм гараад өгсөн мөлий. Сонсгон бол ингээ амархан. 5 гэдэг нь юу вэ гэхээр 7 хоногийн 5 өдөр хүүхэд ямар нэгэн байдлаар ингээд ийм шин жимс ногоог болохоор хэрэглэх ёстой гэж хэлж байгаа. 2 гэдэг нь болохоор дэлгэцэн хэрэглээг болохоор хүүхдүүдээр 2 цагаас илүү байлгахгүй гэд. За дараагийнх нь болохоор
нэг гээд нэг нь болохоор хүүхэд доор хаяж өдөрт 1 цаг ингээд биеийн хөдөлгөөний одоо дасгал ачааллыг болохоор авч одоо гүйж харайж тоглож явах хэрэгтэй гэдэг. За хамгийн сүүлийнх нь тэг гээд тэг нь болохоор хүүхдэд ерөөсөө ямар ч сахартай хийж усан одоо нэмэлтээр сахар оруулсан ундаануудыг огт өгөхгүй гэсэн үг л гаргасан бэлээ. Харахаар ингээд бид нэр цөмөөрөө яг мэддэг юм шиг мөртлөө бас ихэнх айлуудад бас хэрэгжихгүй байгаад байгаа ерөөхдөө зүйл юм шиг санагдсан. Тийм гэсэн. Яг манад ч гэсэн манай хувьд болохоор би нэг одоо кино мэнэ үздэг ч юм уу тийм үед нэг чипс хэрглэж байгаа юм. Хижүүлсэн ундааг бол хаяа хэрглэж байгаа. Яг бол хит бас хорих тусам энэ дахиад эрсдэл үүснэ. Тэгэхээр энийг ингээ зохист байдлыг үүсгээд явж байгаа. Юу гэж хэлэх гээд юм гэхээр энэ хүнсэндний дэлгүүрт ороход 10 одоо ингээд зүйл байлаа гэж батхад ер нь бол 8-9 сахар өндөртэй хүнсүүд байна. Яагаад гэвэл борлуулалтаа бодож тэд нар олон өдөлт хийж байгаа гэсэн. За нөгөөдөж би болохоор бас энэ ялангуяа энэ одоо улирал дулааны улирал хэлж байна. Нөгөө хийжүүлсэн ундаагаар цангаагаа тайлдаг. Энэ ойлголт өөрөө ингээд нэг жаахан тийм ойлгомжгүй. Хүүтэн хийжүүлсэн ундаа уувал одоо халуунд энэ хамгийн тохиромжтой гэж үздэг. Энэ буруу ойлголт ч өөрөө дахиад бид хэдийг сэдрэж байгаа гэсэн үг. Хийжсэн ундаан дээр гээд төрөө бас нэг дурдчихсан. Хийжсэн ундааны стандарт ингээд улс орон болгонд адилхан байдаг юм байна л да. Одоо өнөөдөр ингээд энд би нэг Coca-Cola уух ч юм эсвэл ингээд тэрийг Европт уух тэр нь ингээд бас өөр байгаад тийм билээ. Ерөөсөө би тэрийг мэдэж байгаагүй. Тэнгүүд болохоор дахиад энтгэг болоод энэ Азийн орнууд ялангуяа зүүн Азийн орнуудтай харьцуулахад одоо нөгөө Coca-Cola-гийн Fanta гэдэг унтаагаа шүү дээ. Одоо янз янзын жимстэй. Тэнгүүд Fanta болохоор Европт руу ингэж гардаг. Fanta болохоор өөрөө 100 одоо миллилитртэй болохоор 4.5 г сахарыг агуулдаг. Буюу хамгийн бага сахарыг агуулхаас гадна тэнд тавигддаг бас нэг шаардлага нь болохоор ялангуяа Испанд илүү Германд байсан. Заавал жинхэнэ жимсний шүүсийг болохоор оруулж өгсөн байт юм билээ. Харин ингээд зүүн Азийн орнууд руу болоод дахиад энэ дээр энтгэг өс төрдөгчсөн. Оржоод нь ямар ч жимсний шүүсгүй байсан ч болдгоос гадна сахарных нь хэмжээнд болохоор ингээд 2 дахинаас илүү их буюу 10-аас 100 мл-т болохоор 10-аас 15 г сахар болохоор орсон ийм Фанта ундаа болохоор гардаг. Тэгэхээр яг харахад адилхан ундаа мөрчлөө ингээд оронд болохоор өөр тухайн орны ингээд нөгөө эрүүл мэндийнх нь одоо регуляц нөгөө хяналт нь хэр зэрэг сайн гэдгээс шалтгаалаад өөр бас байгаад байгаа юм биш. Тийм. Хаяж тийж явж байгаа явахтаа болохоор би бас тэр колагийн амтлагаа үздэг. Өөрөөр хэлбэл тэр Coca-Cola-г яаж хийж ийн гэдэг бол тэр орны одоо иргэдээ яаж бодож байгаа, ямар стандарттай дээр нэмээд чанар нэг байгааг. Тэгээ миний надад өгсөн мэдрэмж юу вэ гэхээр Японы кола. Үнэхээр өөр. Япон. Тэгэхээр манай колагоо бодвол шал өөр амттай. Өөрөөр би бол ингээд бүх юм стандарт адилхан байдаг болоо гэж төсөөлжсэн байхгүй яах. Гэтэл тэр өөр гэсэн үг. Юу гэж хэлэх гээд өөрөө чи сая хэлсэнтэй би бол санал нийлж гэсэн үг. Тэгээд тэрийг уухад амт нь сахарын хэмжээ дээр нэмээд газ нь тэгээд тэрний дараа үйлчилж байгаа байдал нь бол үнэхээр өөр байсан гэсэн үг. Яг адилхан улаан савта кола мөртлөө. Юу гэж хэлэх гээд юм гэхээр бид хэдийн хувьд тэр стандарт тэр нөхцөл байдал ч үнэхээр доор орсон байгаа. Тэгэхээр аль болох борлуулалтаа бодоод тэгээ харамсалтай нь бид хэдийн жил тэдэн одоо ширхгийг зарлаа. Тэгж явлаа гэж байгаа боловч нөгөө хохирогч хүүхдүүд. За нөгөө залуучууд жингийн илүүдэлтэй байх тусам кола ууж. Жингийн илүүдэл нь өөрөө эргээ дахиад кола гос бий болсон ч гэсэн дээр нэмээд тэрийгээ дахиад даблтчих байгаа гэсэн үг. За нөгөөдөж болохоор энэ ингээд ялангуяа зоны уйлралт уугаад байгаад би үнэхээр хэмцгэлдэг гэсэн. Цагаа тайлахгүй. Улам асуудлыг үүсгэн. Тэгээд эсрэгээрээ тэр жилийн дөрөв уйлралын 100 гэдэг чинь өөрөө хүний биеийг хоргожүүлдэг уйлралт байхгүй. Хамгийн оновчтойгоор зарцуулах хэрэгтэй. Хамгийн бага энергитэй зүйлийг идээд эдингээ бие өөрөөрөө цэвэршүүлэх хэрэгтэй байтал эсрэгээрээ яах нь тэр гой орон зай дээр дахиад буруу юм гэдэнгүүт 3 сөрөг зүйл зэрэг гараад ирчихсэн гэсэн үг. Ямар 3 сөрөг зүйл? За нэгдүгээр болохоор 100 аль болох хүн өөрийгөө хоргожуулах боломжтой уйлрал нь байтал тэрийгэ тэгж ашиглахгүйгээр одоо ялангуяа хийжүүлсэн удаа барилгын ажил хийдэг хүмүүс маш илбэг гэсэн үг. За нөгөөдөж болохоор эн чинь өөрөө сахарын агуулмж өндөртэй. Тэгээд ирэхээр хүний одоо идэх зуршил, дадал дээр нэмээд идчихэд бидээ шим авч байгаа тэр нөлөөдийг хоригдж нөлөөлөх гэсэн үг. Блок болно гэсэн үг. За гуравдаж болохоор эн чинь өөрөө дахиад хөнгө хэлбэрийн донтолтыг хүртэн бий болгож байгаа. Тийм. Тэгээд хүн өлсөх цангах хоёрын мэдрэмж бол адил.
тэрийг ялгах чаддгүй гэсэн үг. Нөгөөд ч болохоор хүн хүчлэрчийн хэмжээ боож байгаагаа бас сайн ялгах чаддгүй юм байна. Тийм учраас угаартахаар одоо ингээд угаартаад тасарчдаг гэсэн үг. Багсаар сүлдээ угаартаад тэрийг анзаарахгүй байж байгаа тасарчдаг. Coca-Cola гэснээс дахиад ингээд нэг юм асуухад одоо зарим яг хоёр талд ингээд хуваагдаад тах шиг байна л да. Одоо тэнгууд одоо газ давдаг та бас түрэн бүр хордоггүй гэдгийгсэн шүү дээ. Тэнгууд нэг нь болохоор ингээд жирийн одоо Coca-Cola, нөгөөх нь болохоор Zero Coca-Cola. Ямар нэгэн калори авахгүй гэдгийн дотор бол сахар орлуулагч бол орсон байгаа. Тийм тэнгууд их зарим нэг бүлэг нь болохоор за яг энэ сахартай ч гэсэндээ одоо яг сахар орлуулагчтай адилхан миний гидсний одоо ашигтай бактериуд өгөл өхүүлэхгүй. Тийм учраас ядаж одоо нэг байнгуудгүй нэг удаа уухтаа жирийн колан зүгээр гэд. Хоёр дахь хүмүүс нь болохоор нэг удаа уухтаа одоо битүү ингээд ер нь бол сахар агаад байгаа ш таны хэлдгээр. Тэгэхээр одоо ингээд уусны дараа ингээд шууд инсулин ингээд ихсгэж одоо ингээд инсулины спайк гэдэг ааш бүр ингээд өндөр оргож ирүүлэхгүй учраас ингээд зеро одоо байгаад байгаа. Одоо ямар сахаргүй Coca-Cola илүү зүгээр гэж үзээд таахгүй. Та ер нь алийг зөвөрж үзье. Миний хувьд аль нь ялгаагүй гэсэн үг. Ялгаагүй би бол энийг буруутгана. Учир нь юу нөхөр зероос ч гэсэн байлаа ч гэсэн тэр бол угаасаа сахарын агуулмж байгаа. Илчлэгийн нөлөө нэг нүрсэн хэмжээ байгаа. Зүгээр борлуулалтын эснийг хоёрдугаарт шууд одоо тэр сахарыг шууд хэрэглэхгүй байгаа. Өөрөөр хэлгээд пикээс арай жаахан одоо тэр инсулины пик үе биш тийм криз болдог. Яг тэрэн дээр олцсон багтаа хүртлөө тэгтээ нөлөөтэй. Тэгэхээр тэр хэр олон кризийн давтамжтай байна. Хэр олон тэр нөлөөлөг байна. Тэдний ч нэгээр нөгөө бета-сэн гэмтэл бета-сэн ачаалал нойруулж байгаа. Одоо инсулиныг харуулдаг тэрээсээ ачаалж өндөр болчихж байгаа. Тэгээд сүүлдээ дүжрэл буюу тэрийгэ дийлж чадахгүй болоод ирэхээр бид нар энийг сахар хүч гэж байгаа гэсэн үг. Цусндах сахарын хэмжээгээ барьж чадхаагүй болоод ирэхээр. Инсулины төсвөрчлөлт өсөө тэгээд сахар нэг ямарч толцоод байна. Тэгж гэсэн үг. Хоёул ярьсан шүү дээ. Илгэний одоо усан тарга, шорон тарга, хийн тарга. Наад үнээр таалагдсан. Үнээр таалагдсан. Яагаад гэж юм хэр би Европ, Америк, Англиг одоо удирдамжийг уншаад дээр нэмээд одоо төв цортой аюурведийн анагаахыг уншсан гэсэн үг. Тэгээд Монгол анагаах уншаад яг Монгол анагаах дээр авсан энэ англи үнээр зөв юм байна. Имчилгээний зарчимч адилхан. Юу гэж хэлэх гээд юм гэхээр яг тэрийг та яг аль үе шатндаа яг юу байгаа юм бэ гэхээс гадна нэмж та яг аль төрлийнх юм бэ гэд мэдчихвэл тэр хүн за миний усны бүтц өөрчлөгдсөн юм байна. Миний сэтгэл санаа хэлбэлцгээрээ би нэг бол хидэд нэг бол хоолоос аваад энэ дэр хэлбэлцэл үүсгээд энэ өөрөө эргээд надад тэр одоо жингэлүүдлийг бий болгож байгаа юм байна. За нөгөөх нь болохоор би удцсан. Эсвэл одоо миний нягт өөхний нягт өндөр. Тэр үнсэл ч өөрөө маш ингээнээр гарч ирж байгаа. Тэгэхээр надад бол тэрийг ойлгуул эргээд хүн өөртөө эмчтгээ зохиох боломжтой юм байна. Англиасаа. Тийм. Тэр англил бас надад айгүй шинэлэг бөгөөд бас гой санагдсан. Ерөөс тэрний тухай сонсож байгаагүй. Яалтчгүй ингээд нэг амархан жин ингээл нэмэгдээл буураад бийж байгаа хүмүүс байдаг. Тэгсэн мөртлөө эсвэл ингээд нэг юм айгүй нэг бэкинг нэг нэгтрэл ихтэй юм шиг хүмүүс байдаг шүү дээ. Бас нэг мүд жин ингээд буурдаггүй. Тийм. Тэгэхээр яалтчгүй ингээд энэ бол өөр одоо гэтээ ер нь бол яг Европ анагаах ухаанд бол яг энэ талаар та түрүүлсэн ярьдаггүй. Зөвхөн Бээжингийн тэгсгээл ингээд бодоод гаргаж ирэл за чи ингээд илүү дэлжинтэй одоо нэг ингэсэн байна энийг хасаа гэд ерөөхдөө арайч хөнгөцгөн бас байгаад байж магадгүй. Тий бүгд тэргээ адилхан үсчихин гэсэн үг. Адилхан үсчихин. Гэтэл тэр чинь 3 ангилж нөгөө аюурвед төв дангаах тэр яж нэхэр 5 ангилдаг юм байна. Шарын хамтлаг шингээгч тийм ээ ялгаруулагч энэ шаруудын алдагдал гэж үүсдэг ч гэсэн тэгсэн мөртлөө нөгөөтг нь дахиад эмчилгээний горимдоо болоод ирэхээр яг тэрэн дэгж задардаг гэсэн үг. Тэгэхээр би бол энийг Монгол анагаахыг бид хэд нэлээд сайн судлах юм байна гэж бодож байгаа гэсэн үг. Нөгөөдөж бид хэд бүгдээрээ ирүүлчих боломж байна уу гэвэл тийм. Аппликейшнээр дамжуулж. Аппликейшнээр дамжуулж байгаа. Утасны аппликейшнээр дамжуулж. Тэгэхээр тэр хүн нэг 50 асуултанд хариулаад өөрийнхөө аль одоо үе шатанда байх магадaltaй юм бэ? Нэмж цусны хөгжсөний хэмжээ, сахарын хэмжээ, чадвал тэр Fabry сканыг өгөөд өөрийнхөө яг хизэнээс би яаж эхэлвэ гэдгээ тодорхойлгочоо. Тэгээд тэр хүний тэр бөөлж байгаа 50 дээр нь одоо хариултанд нь суурилсан AI системийг бид нэр үүсгэж болно гэсэн үг. Тэр хүний. Тэгээд энэ нэргээд яах нь яг ямар зүйлийг яаж хөдлөө хийвэл болох юм? Нөгөө сэтгэл зүйн чухал юм уу?
усны хэрэглэн чухал юм уу, хөлгөөн чухал юм уу гэдэг энэ үндслэл юм чинь гараад ирнэ гэсэн үг. Энэгээр одоо би жишээлх юм бол одоо энэ бүртгүүлэх юм бол 50 асуултанд хариулахаар би одоо ингэсэн тархалтай байна. Одоо шороо тархалтай, усан тархалтай байна. Тийм учраас энэ нь одоо миний жинг хасахад илүү тусламжтай болох нэ. Илгээний хөгжилтийг хянахад яг ингэж гарч ирнэ. Тэгээд тэр нэргээ дахиад лайфстайлаа сайжруулахад юу н гараад ирнэ гэсэн үг. Тэгэхээр хүн болгонд тохирсон зүйл. Хүн болгонд тохирсон зүйл гэдэг гэсэн үг. Энэ аппликейшнд одоо байгаа мó? Үгүй байхгүй. Тийм санаа би харин тийм юм хэмээрээ наалж хийх хэрэгтэй. Шууд бүртгүүлэх гэж маш олон давуу тал биднэрт үүснэ гэсэн үг. Тийм байна тийм. Ийм аппликейшн хийцэн ингээд хэрэгжүүлж байгаа орн ч юм уу байна уу? Илгээний өөхөл төр бол байна. Аппликейшнууд ялангуяа хоолны дэглэм, жортой тийм бол байгаа. Гэвч эн чинь бид хэд ч жилийн дөрөв уйлралтай эд жууж байгаа хоолны одоо тэр соёл нөлөө нь өндөр гэсэн. Өөр гэсэн үг. Хавар, зун намар гэж шал өөр. Тэгэхээр тийм байж ич яг ингээ нэг гадны аппликейшнээр бид нэр хөтлөгдөж чадахгүй. Харин төрсөн онсороо яг ажилласан онсороо оруулахад л 100 учраас та ингээрээ, намар учраас ингээрээ, өвөл учраас гэдэг зөвлөгөөнүүд нь давхар явах хэрэгтэй гэсэн санаа юм. Энд нэг юм юу байна бас одоо бид хэд чинь суучж байгаа суугаад зарим нь болоо ингээл нийгэм хийгээл 8-9 цагаараа суучж байгаа босохгүйгээр. За ингэснээр болохоор гол цусны эргэлт одоо тэр сэмжлэх тэр зүйлүүд чинь энэ офисын ажилтнуудад хэлбэг. Асуудал бас. Энэ бол үнэхээр асуудал. Яагаад гэвэл тэд нар хамгийн потенциалтай, хамгийн бүтээмжтэй мөртлөө эсрэгээрээ хүнийг ядраадаг, сольддаг, тамир моддаг, эргээд нэг ингээд арх тарс хэрэглэсэн гэсэн тэрийг даах чадамж сулддаг. Ийм зүйл ч өөр илгээний хөлт байхгүй. Тэгэхээр энэнийхээ эрсдэл нь дахиад гараад ирж гэсэн үг. Илгээний хөгжлийг ямар ч зөөргүй гэдэг ч гэсэндээ ер нь бол ингээд ядрах ингээд цэвэр одоо ингээд тунгаан бодох чадвар багасах ч юм эсвэл нэг олигтой юм хийгээгүй мөртлөө ингээд байнгын ядрах өдөр ингээд унтмаар сандаад ах ч юм тиймэрхүү юм жижиг одоо зөөрүүд байдаг. Маш яг тэр зүйл чи өөрөө илгээний өвчин хямарч байгаа шинж. Тэгэхээр илгээний өвчин хямархад дахиад илгээний хөлт маш их нөлөөтэй байдаг буюу Монголд байгаа 10 илгээний хатварлын 2 нь өөхөлтийн гаралтай хатвар байгаа. Тий. Гэхдээ бидний хувьд бэцвэрээс ч юм тархалт өндөртэй байхгүй. За тэгэхээр илгээний өөхөлт өөр ямар шалтгаанаас бас бий болж байна. Нөлөөлдөг зүйлүүд. Яг шалтгаан гэхээс илүүтэйгээр нөгөө нөлөөлдөг хүчин зүйлүүд гэх юм бол хэд хэдэн сонирхолтой судалгаанууд бас байсан. За үүн дээр ахын бол витамин D-г ингээд дутагдaltaй хүмүүстээр бол илгээний өвчлөлт илүү их байдаг гэсэн тархалтын нэг судалгаа байлаа. Хоёрдугаар болохоор хар кофений тухай судалгаа. Кофений дотор агуулдаг полифенол бол ийм зарим одоо найрлагууд нь болохоор илгээний өвчлөлт эсрэг. За яг шууд өвчлөлт гэхлээр илгэнд болохоор өөх хуримтлагдах одоо эсрэг. За дээрээс нь болохоор цуснд одоо инсулины мэдрэг байдлыг болохоор нэмэгдүүлэх тал дээр сайн гэж үзсэн мэлээ. Тэгээ ингээд ерөөхдөө бол өдөрт нэг 2 аяг орчим хар кофе уудаг хүмүүст бол илгэний ингээд өөхчлөлт нь харьцангуй бага боломжтой гэж гарсан байсан. За 3 дугаарт нь болохоор нойрон дээр холбоотой нэг судалгаа илээ. За ерөөхдөө шөнийн нойрыг бүтэн авч чаддаггүй. Ялангуяа одоо нөгөө шөнийн цагаар ээлжийн ажил хийдэг хүмүүстээр болохоор илгэний өөхчлөлт илүү их байдаг гэсэн судалгаа байлаа. За 4 дугаарт нь болохоор нэг өмнө хэлсэн туранхаа мөртлөө булчингийн мас ингээд багтай дасгал хийдэггүй харахаар ингээд жингээ илүүдэлгүй хүмүүст бас илгэний өвчлөлт их байгаа гэж гарсан байна. За гэлээ. За би дахиад дөрвийг нэмье. За нэгдүгürt өндөр дэрдэрэлдэг хүмүүс. Тий. Энэ ямар очтой хэрэг яг саяны тэр нэг одоо нойрны чанартай сууд холбоотой гэсэн үг. Тэгээд өндөр дэрдэрлэх тусам жингээ илүүдлүүлсэн жин буурах эрсдэл нь одоо нөлөө нь багасдаг гэсэн үг. За хоёр дахь болохоор өглөөд их унтдаг хүмүүст. Ялангуяа цөсний одоо зогсонгошрол цөсний ялгалтыг дэмжихгүй байх тусам өөхөлтийн нөлөө нь өндөр байна. Жингээ илүүдэл хурдан явагдана гэсэн үг. 2. 3 дахь болохоор бид хэдийн хувьд одоо нэг эцсийн хэвийн бичил биетэн зогсод зүв байх тусам жин барих тэр одоо нэг энгийн суурьч нь байхгүй. Гэтэл энэ чинь нөгөө сүү цагаан эдэгээр бий болдог. Тэгэхээр зооны цаг сүү цагаан эдээ тэрний хэрэглээ багаад пробиотик тийм ээ гидсний ашигтай бактерийн тэр одоо тоо төрөл зүйл нь одоо яг өөрийнх унган байснаасаа хазаах юм уу цөөрүүл энд жингээ эсдэл үүснэ гэсэн үг. Хоёулын агуулгад давхцаж байна. За дараагийнх нь болохоор бид хэдийн хувьд болохоор ердөө энэ оройн хоолыг хийддэг. Хитүүлдэг. Маш энгийн мөртлөө хасрах том одоо
зүйлийг дагуулж. Тэр нь юу гэсэн үг гэхээр хотоодны хавдрын байрлал нь дээд 3.1-тэй. Жингийн илүүдэлтэй. Дээр нэмээд илгэний хөөхөлттэй гэдэг нь юу гэсэн үг гэхээр ердөө хамгийн бага энергитэй үерүүгээ бид нар хамгийн их одоо хоолтыг бид нарт өөртөө үүсгэж чинь гэсэн үг. Нэг үрлээ эцсийн хоолны зарцуулалт чинь өөрөө хамгийн бага түвшинд байгаа. Хоёр дахь яаж юм гэхээр хотоодонд хоол цаашаа нүүх тэр нөлөөлөл нь бага. Тэр тусам хоол идэж эхэлж байгаа цус нойруулчихаа шүүрлээ бэлтэж байгаа бол эн чинь өөрөө 12 оруу гэцрээ орж иж цочирж иж яах нь нөгөө боловсролт гидсний боловсролт явагдаж эхлэв шүү дээ. Гэтэл энэ үйлдэл нь явагддаггүй. Тэгээд эргээд цус чинрэх нойруулж байгаа шүүрлийг бүрэн хаяхгүй байх. Энэ эрсдлийг дахиад давхар бий болгоод нэгвэл оройн хоол хэтрүүлж хүндрүүлснээрээ жингийн илүүдэл илгэний хөөхлөлт тийм ээ цээж хорсолт за тэгээд цус нойруулж байгаа өвчлөл олон зүйлүүдийг давхуулж байгаа. Тэр би хувьд энэ дээр борнийсэн анхаараасаа гэж одоо уриалгаар байна. За нөгөөдөж болохоор бас нэг нэмэх зүйл нь болохоор цум. Ердөө энэ цус нойруулж байгаа өвчлөлийг бууруулдаг үйлрэл нь цум. Цээж хорсолтыг бууруулдаг үйлрэл нь цум. Хотоодыг амраадаг, гидсний хэвийн бичлэг митинг ихсгдэг, илгэний хөөхөлтийг багасгаж болдог үйлрэл нь цум. Одоо л бид нар цуныг ингээд жаахан юм цөм багуулдаг олиггүй өнгөрөөж байгаа талаас асуудал байгаа. Түрүүнөө таны оройны хоолн дээр нэмэхэд одоо нэлгний өвчлөлтнөөс гадна яг одоо инсулин болоо бодис салцааны бүх өвчнүүд дээр дахиж яг гарч ирж байгаа хүн бүрийн анхаарах хэрэгтэй зүйл нь ингээд нойрны чанар байгаа байхгүй. Тэгэхээр яг орой хоол идээд ирэх юм бол одоо ихч бай багч ялангуяа одоо илүү сахар өндөртэй ч юм одоо хүн сэтгэх юм бол одоо нөгөө парасимпатик мэдрэлийг ерөөхдөө бол зочроогоод ирэхээр хүрний зүрхний цохилтын тоон ингээд одоо нэмэгдэн илүү ингээд тайвшраад одоо тайван байдалд ороод унтах бэлтгэл гэхээс илүүтэйгээр энэ нөгөө flight or fight mode гэдэг одоо баг зүрхний цохилт ингээд ихсээд илүү ингээд сэргэг болоод энэ ингээд нойронд бас шууд ингээд сөргөөр нөлөөлөд байх шиг байна тийм учраас шүл голсон хоолыг хэвтгэхээс дор хаяж 3-4 цагийн өмнө. За оройн хоолыг өнжиж болдог үйлрэл нь 100 нам 2 байхгүй. Тэгэхээр бид хэдийл энийг бүр онцгой ашигласаа л гэж боддог. Монголоо дараа биднэрт л ийм энэ соёл байгаа шүү. Бараг 100 мах идэхгүйгээр зөвхөн сүү цагаан идэгээр дагнуулаад тэг хэрэлдэг. Учир нь жилийн дөрөв үйлрэлийнх нь мөн чанар нь өөрөө илүү их махны хэрэглээтэй өндөртэй байж иж, өөгцсний хэрэглээ өндөртэй байж иж, сая тэр Монголынхаа өвөлд, Монголынхаа хаварт дасан зохицох чадамж олно гэсэн үг. Нүрэл нэгтэлтэй энэ хохирол واخгүй. Энийг цайруулж эргээд баланслуулдаг үйлрэл нь 100 намар 2 байтал бид хэд яг нөгөө өндлөрлийнхаа мөн чанараа харахгүйгээр ингээ хэрэгжилж чинь гэсэн үг. Тэгэхээр бид хэдэд асуудал бий энэ бүс нутагт дасан зохицохын тулд махны хэрэглээ өөгцсний хэмжээ өндөр байж иж бид нар сая тэр хүүтэн төсвөрлөх чадамжийг үүсгэх. Нөгөө талдаа нэгэн тал тэгсэн бол энэ тал нь бол асуудал байх хэрэгтэй. Тэгээ би урд урдны лайв дээр яваар подкаст дээр бас хэлжсэн тийм ээ. Солонгос кимчинээс олж цусны замын авдраар дэлхийд нэгт орж байгаа. Үнэхээр амар. Мэдж байгаа тэд нар халууногоо кимчиний хэрэглээ өөрөө бидний ийм байдалд оруулж байна. Гэвч тэдний хувьд бол үндэсний ханс хоёр болоод тэндээ зогссон. Биднэрт тим юм байхгүй. Тим өвөрмөц юм идчихэж энэ Монгол гэдэг оронд дасан зохицох хэвээр тэгсэн мөртлөө тэр нь дахиад өвчлөл үүсгэх одоо тэр нөлөөллийг үүсгдэг тим зүйл нь уул нь биднэрт бага. Харамсалтай нь бид нар зүгээр махаа хэтрүүлж хэрэглээл нэг дор хидээд тэгтээ оройтой хидчихэл эндээс асуудал үүсэл одоо ийм одоо боловсрал эрүүл мэндийн мэдлэг дээр нэмээд монголчуудынхаа хүмүүц уламжлалаа бидэд алдаад байгааг нь л илэрлээ. Тэрнээс биш чинь ингэж яг энэ хөвшлээрээ дэлхийн талыг эзэлж исэн хүмүүс байхгүй. Яагаад гэвэл тэр үед өөр юм хэрэглээд байгаагүй гэсэн үг. Тэр үед ангийн мах ч юм уу эсвэл өрмөц зүйл хэрэглэх гэхээс илүү яг л нөгөө таван шум алаа хэрэглээл сүү цагаа идэ хэрэглээл болоод зөгцөөд дэлхийн талыг эзлээд болсон байна. Гэтэл одоо бид нарт тэр чинь яг тэрийгээ бид нар харамсалтай нэмэх нь нөгөө халууногоо пицца, чикен тийм ээ. За өрмөц зүйлүүдэд нэмээд тэгээ дээр нэмээд энэ Япон солонгосын хүнсний соёлыг оруулж ирээд тэгээ дээр нэмээд махны хэрэглээгээ бор өөрөө хүний бие өөрөө танихааргүй. Нэг энд хоёлоо жаахан ярианаас азаа ихтэй би нилээн өсцөн охоо байна. 10 дугаар хоолд явж байхгүй юу? За тэгээд би ажиглаад хаанаас нэгэл явж байсан чинь нөхөр хурч ирээл нөгөө одоо зайц
шинжиж байгаа. Тэг идэг үсэг. Тэгэхээр тэр байгалийн мэдрэмжтэй нохоо хүртэл шиншээд өссөн нохоо идэхээргүй тэр зүйлүүдийг бид нар амтрахж дурлаж тэмүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид хэд ямар их алсарсан, ямар их зөрчсөн байгаагаа энэ зүйлээс ойлгож болохоор байгаа байхгүй. Тийм байна. Тэнгүүд нөгөө одоо кимчигээ хэлсэн шүү дээ. Одоо тэнгүүд болохоор кимчиний тухай ерөөхдөө дандаа юм эрэг юмнууд одоо солонгос кино ч юм одоо яг нөгөө соёлтой холбоотойгоор аюух орж ирж байгаа. Тэнгүүд ихэнх одоо яг яригдж байгаа зүйлүүд нь миний сонсч байснаар бол кимчи болохоор ингээд өөрөө одоо гизний ашигтай бактери дэмжих нь бол ингээд бараг пребиотик маягийн зүйл болж байгаа учраас энэ бол ингээд бид ашигтай л гэж би бол одоо сонсоод одоо бидний нэг хэрэглээд байдаггүй кимчи, сауркрат ч юм уу одоо нөгөө байцааны нөгөө эсгсэн зүйлүүдийг одоо ингээд хүмүүс одоо санал болгох ч юм уу тиймнүүд бас их байгаа. Та энийг бол ерөөсөө дэмжихгүй юм. Тий, одоо энэ гэсэн үг хоёр гих нөгөө байцаанд бактери эсгээд тэгээд хэрэглэх тусам ургамлыг боловсруулах чадамжит тэр бичил битнийг бид одоо солонгосчууд бий рүү оруулж байгаа байхгүй. Тэгжээс цаадуулж ургамлаар хоол олж идэж боловсруулах чадамжаа тэгж хадгалж байгаа гэсэн үг. Бидний хувьд чинь 5 шум алтай алтан байхгүй. Том одоо бэлчээр сайтай. Тэгэнгүүт бид хэдийн тулгуурлах юм нь махны амтны алтай ураг. Одоо солонгос чинь юугаа Австралиас авч байгаа шүү дээ. Хонь. Тэгэл гахаа олж хөргөлж байгаа гэсэн үг. Өхөр бол тоотой. Тэгэхээр тийм бидний хувьд бол харин энэ уургийн хэрэглээ өндөртөө зогсд. Тэгэхээр тэрийг боловсруулах чадамж нь сүү цагаан эдэнэс буюу амтны гаралтай бактериэр одоо зүйл дээр үржсэн тэр бактерийн мөн чанар нь эргээд уурхийг задлах чадамж нь өндөр учраас бид хэд сүү цагаан эдийг амтны гаралтай махтай холбоотой гэсэн үг. Тэд нэр кимчиг ургамлын одоо хүнстэйгээ холбоод тэгээ боловсруулах чадамжаа ингэж үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр бид хэдийн хувьд илүү юм руу өнгийчөөд тэгээ дахиад тнээс олж өгдөг байгаа л гэсэн үг. Энгийнт. Тэгээ тэрийгэ өвтгөж ийн гэж танихгүй яа гэвэл тэр орных нь өөрийнх нь PR өөрийнх нь сэдв нөхгүй хүн орохоо кимчи. За тэгээд одоо соёл өөр юу гэдэг юм байна. Ийм зүйлүүд чинь тэд нар ч өөрөө өөрөөлөл маркетинга, улс орныхоо маркетинга юугаар хийх вэ гэдгээ тэд нар тэгж тодорхойлж гэсэн үг. Харамсалтай бид нар энийг буруугаар ойлгож байгаа. Яагаад тэгэхээр би тэнд 3 жил сурсан. 3 жил сурсан. Тэгэхээр би бол хаана юу аа юунаас олж өгдөж байгаа гэдэг нь нэлээд санагдаж байна. Нөхдүүд ч өөрөө зөвшөөрдөг. За ийм байна. Дараагийн нэг зүйл нь хоёулангийн хувьд энэ ялангуяа энэ хийж үсэн ундаа тий. Өдөрт 1 глаз кола уухад эрүүл хүн кола уухад 2-7 хоног үргэлжлүүлэхэд өдөрт 1 глазыг уугаад 2-7 хоног үргэлжлүүлэхэд 2-7 хоногийн дараа сэлгэний хөлт үүсдэг гинэ. 14 хоногийн дараа үүсэх шүү дээ. Тийм нөлөөтэй гэсэн үг. Тэгэхээр бид хэдийн нэг одоо яаж хүмүүст ойлгуулдаг юм аа. Би бол илгэний үлтгүүлдэг. Болоход уудаг юм аа. Ууж өөхөлж үзүүлдэг юм аа. Тий, ууж өөхөлж үзүүлдэг юм. За энэ хэвлийн тойрог байгаа бас. Тий. Эрэгтэйд 90-с дээш, эмэгтэйд 80-с дээш байх нь өөрөө эргээд маш том. Эстэй бий болгож байна. Тэгэхээр ердөө хэвлийн хэр зэрэг бага байна. Өөхлөлт бага байна. Учир нь сэмжлэлт өөрөө эргээд өөхлөлтийг бий болгож байгаа гэсэн. Тэгэхээр урд нөгөө подкаст дээр бас хэлсэн шүү тийм ээ. Сэмжлэх гэдэг бол өөрөө хамгаалах тогтолцоо юм аа. Хэр зэрэг асуудалтай зүйл үүснэ төдий чиний хоримтлалыг биеэрээ тарахгүй сэмжинтэй хоримтлуулж асуудлыг зэгцэлдэг байна шүү дээ. Тэгээд эргээд хүн хордлого нөлөө нь багасаад өөрөөрөө зохицуулах чадамж болохоор дахиад сэмжнээсээ асуудлаа одоо эмчилж эхэлж өөрөөрөө багасгаж эхэлж ингэж юм буурснараа яах нь дахиад эрүүлчих үйлдэл нь явагддаг гэсэн үг. Гэтэл энэ өөрөө бид хэд юу гэж ойлгодог вэ гэхээр энийг бид хэд нөгөө өөр өнцгөр хараад байгаа гэсэн үг. За бас нэг хэлмээр санагдаж байгаа зүйл нь өнөөдөр юу яалаа? Хүүхдийн эмнэлэг орлоо. За тэгээд хүүхдийн насыг 3 ангилдаг байхгүй юу? Нөгөө яс бэгчгүй, булчин суух, шүмс суух үе, булчин суух үе гэж 3 ангилдаг. Тэгэхээр би нөгөө хүмүүст чинь за хүүхдээ ингэдэг юм байна. Тэгээ ялангуяа шүмс суух үе дээрээ сэтгэлийн хат. Тэр тамир гэдэг юм ингээд сууж хүн амьдралыг төсвөрлөх, стрессийг төсвөрлөх тэр чадамжийг тэр үедээ илүү сайн суулгах юм байна л да.
Тэгээ ийм юмыг би яриад эн чинь ингээ Монгол ангаах шүү. Та хэд маань бас ингээд Монгол хүнийг эмчилж байгаа. Монгол хүнийг одоо ойлгож байгаа учраас энэ өнцгөөсөө бас сайхан одоо сэргээгээрээгээд зөвлөвөө. Тэгсэн юм чинь юу гэж зөвлөж байгаа гэхээр бид хэд автууд ит барьж байгаа. Аха. Тэр хүний буруу биш. Тэгтээ бидний ийм энэ хайрцагтсан байгаа хэлэрлээ. Хүн имжлэх гэдэг юм уу? Автуудыг хэрэгжүүлэх гэдэг юм. Хэдий тэр асуудал ч гэсэн бид хэд нэмэлт мэдээллүүдийг өөр өнцгөөс олж харах зүйлүүдийг бид нар ялангуяа Монгол анагаах ухаанаас аваасаа гэж бодож байгаа гэсэн. Тэгэхээр энэ ч бас хоёр өөр байгаа шүү дээ. Төв суурьтай. Төв суурьтай буюу аюурведэд суурьтай анагаах гэж байгаа. Нөх хийшэр батганаар ярьдаг. Тэгээ энэ дахиад одоо Монгол анагаах гэж байгаа. Тэр нь болохоор ус, чи, тоос гэдэг. Ус, хий, шороо гэдэг юм гурван зүйлээр тайлбарладаг. Ийм байдаг. Тэгэхээр адилхан 3 систем байгаа. Нэр нь л өөр болохоос биш мөн чанар нь угаасаа л ингэж тайлбарладаг гэсэн 3-ын онлоор. Тэгтээ 3 тайлбарлчаад хий шарга бадган махаар нэг тал руугаа налчаад тэд нар юма тайлбарлаад байдаг. Нөгөө талдаа өөр юм зар тайлбарлаж байгаа. Гэхдээ энд зөрүү байгаа дундаа. Юу гэж хэлэх гээд байна гэхээр ялангуяа Монгол уламжлал тэр одоо ойлголтуудыг бид хэд маш сайн сэргээх хэрэгтэй. Маш сайн сэргээх хэрэгтэй. Төвдөөс ялах хэрэгтэй. Яагаад гэвэл эн чинь өөрөө одоо ингээд тан дээр нэмээд адуу тийм ээ. За саам олон бие урд урдны подкастуудаас хэлсэн. Яагаад энэ хөгжөөгүй? Яагаад гэвэл өртөө тэд нэр шашинд суурилсан маш гүн ихтгэл өмчлөлтөө тэгсэн мөртлөө нэмэж өөрөөр харах тэр өнцөг улам илүү хомигдмал гэсэн үг. Яг автууд итгэж ярьдаг шиг. Тийм юм болчиход байна. Тэгэхээр энэс юу гэж хэлэх гээд байна гэхээр өрдөө хоолыг 2 дахин багасгана. Илний хөлтөө хүмүүс. 2 дэж хөрсний гүнд ургасан урмал хэрэглэхгүй. Цардуулын агуулмж маш өндөр байна энд. Айл болох навч гэсэн шүү дээ. Тий. Навчд ургамтуудыг чухалчлах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ хөдөлгөөний нэмэх хэрэгтэй. Хөдөлгөөн. Тэр дундаа булчин суулгах хэрэгтэй. Яг. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүний гадна булчинч одоо чанга байвал их байвал гэсэн үг. Эрүүл байх үндсэн нь. Эмэгтэй хүний дотор булчин чанга байвал эрүүл байх нөхцөл нь бүрддэг. Нөгөө эстроген, тестостероны чинь нөлөө нь өөрөө ингэж үүсдэг гэсэн үг. Тийм учраас юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ болгоныг бид нар уламжлалтаас тал. Тэгэхээр давхар одоо илгэний хөлт гэж ярьж байгаа ч гэсэн энэ уламжлал ойлгох, уламж соёлыг бид нар одоо сэргээмээр байна. 100 сүү цагаан идэгээ түлхүүсээ хэрэглэмээр байна, тийм ээ? Тийм. Ердөө имчилгээний хуулиуд төрт байгаа шүү дээ. Боломж нь маш өндөр. Энэ дээр нөгөө дахиад нэг хэлэхэд одоо нөгөө яг одоо хийжсэн ундаанууд руу айгу дайраг хүлээ. Гэтэ ер нь бол нөгөө та хэлсэн шүү дээ 14 хоног уухад болохоор ингээд элэг өгчүүлж эхэлнэ гээд ер нь бол ингээд бодохоор угаасаа аргагүй гэх юм чадна хаашаа. Аргагүй. Яагаад гэхээр тэрэнд нөгөө агуулгадж байгаа зүйл нь глюкозоос гадна нөгөө шууд фруктозууд бол байгаа. Глюкозоос ялгаатай нь болохоор фруктозууд ялангуяа нөгөө юм хиймэл фруктозууд бол дандаа нөгөө боловсротоод шууд илгээр бол ингэж бүгдээрээ дамжиж боловсрдог учраас илгэнд очиж байгаа асуудал бол маш дэндүү өндөр байгаа учраас ялцч бид нар илгэний хөгжилтийг бол хамгийн хурдан бол ингэж нэмэгдүүлж одоо хурдсахдаг. Хоёрдугаарт бас нэг бодож байгаа юм нь болохоор сая л бодлоо. Тэр нь болохоор бие махбод бол өөрөө ингээд хоргоожуулах ч юм уу хорийг гаргах одоо нөхөн төлжүүлэх маш өндөр чадвартай одоо организм. Ялангуяа энэ дээр бол нөгөө элэг бол маш өндөр одоо хурдан төлждөг. Одоо энэ дээр нөгөө нэг грекийн нөгөө домог гэдэг шүү дээ. Прометеус гэдэг одоо энэний домогт бэгүүд уртах. Бэнэгтэй айгүй гүнхтэй хэцүү домогт гэсэн. Тэр нөгөө нэг Прометеус гэдэг болохоор бурхан одоо хүмүүст ингээд галыг болохоор ингээд бурхтуудаас хуваар одоо ингээд хулгаалаад хүмүүст төсөн. Гэтэ энэ болохоор зөвхөн гал байгаагүй хүмүүст ингээд итгэл найдвар энэ одоо ингээд соёл шинжлэх ухааны үндэсээс ингээд үзэж байгаа. Тэгээ ингээд галыг өгсөн чинь ингээд грекийн бурхтуудын одоо нөгөө одоо бурхан хаан ч юм уу Зевс болохоор уурлаад Прометеусыг болохоор ингээд шийтгдэг. Шийтгтээ болохоор яадаг вэ гэхээр хоёр гарыг ингээд хүлж агаад тэгээ шийтгэл нь болохоор ингээд өдөр болгоо ингээд нэг маш том бүргэд хурж ирээд түүний ингээд илгийг нь болохоор иддэг. Өдөр нь идчихэд ингээд шүнднэстэй яг мэдээж хэрэг нь үлгэрэлтэй. Гэхдээ ингээд нисдэг. Гэхдээ илэг нь болохоор ингээд тэр хүнийг одоо илгийг идэд дуусахаар өхөн гэж бол одоо төлөвлөсөн боловч яг илэг нь болохоор ингээд шөндөө төлжөөд ингээд ерөөсөө ингээд өгдөггүй. Тэгээ ерхэд энэ домог нь болохоор юуны тухай вэ гэхээр хамгийн их одоо
харамсалтай хамгийн ингээд зовлонтой зүйлийн тухай домог боловч эртний гэрэгт болохоор илгийг болохоор амьдрал сэтгэл хөдлөл болоод амин хүчний төв гэж үздэг байсан юм лээ. Дээрээс нь энийг одоо баталгаажуулах ч юм уу нэг зүйл нь одоо нийлэг шилжүүлээ суулгах алхаагаар шүү дээ. Тэрнээс одоо нөгөө донор нь бол реципиенттэй буюу нөгөө илэг өгж байгаа хүн авж байгаа хүндээ өөрийнхөө илгэний бараг 50-аас илүү хувийг нөгдөгтэй 55-аас дээш хувийг нь болохоор шилжүүлэн бол суулгахт нөгдөг. За энийг бол мэдээж хэрэг бяцлалын эмчнэр л илүү сайн мэдж байгаа. За ингээд бараг ингээд 2-1-ээр ингээд хуваагдаад авцсан илэг бараг ингээд жилийн дараа гэхэд аль аль нь бараг ингээд норм хэмжээндээ ингээд хүрсэн байгаа. Аль ч хэрэгтнээс илүүтэйгээр илэг бол хамгийн хурд өөрийгөө нөхөн төлжүүлэх зөвхөн ингээд хэмжээнийхээ хувьд болохоор ингээд буцаад томроод байгаасаа гадна бүх үйл ажиллагаа болоод нөгөө функционал нь болохоор яг ингээд хэвэндээ ингээд орж байгаа ийм агуу өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай зүйлийг тэр одоо хоргоожуулах нөхөн төлжүүлэх чадварыг нь бид нар ингээд өгөхгүйгээр өдөр болгоо ингээд хортой зүйлээр бас бөмбөгдөд байгаа биднэрт өөрсд бас их хүчээр байна л тэгж ин гэсэн үг. Тэр бол үнэхээр эмзэглэмээр нөгөөдөж болохоор бас нэг шүүмжлэл байна. Шүүмжилж байхдаа санал юм да. За өчтөр би ингээд CEO орвоо. Тэгсэн чинь тэр оюутан бололтой байна. Тэр хүнийг 30,000 төгрөгийн худалдаа хийж байна. Авсан юм гэсэн чинь нөгөө гурвалжин будаа. Кимбабо. Айда. Тийм. Тэгээд хийж үлсэн юм да. Тэгээ бэлэн хоол. Ийм юмнууд авч. Юу гэж хэлэх гээд тэр 30,000-аас илүү их зардлыг биедээ үүсгэж гэсэн. Илүү их одоо асуудлыг бараг одоо 300,000-ын алдагдлыг өөртөө үүсгэж гэсэн үг. Тэр хүн дуртайгаа идэж юм гэж бодож байгаа боловч үнэн хэрэгтэй үгүй гэсэн. Тэгээд өөрийг нь харахаар нөгөө үсэн салаалцсан. Шингэн дээр нэмээд арьсан ингээд хойраашсан. Ийм л байна. Тэгэхээр яг өөртөө хэрэгтэйгээ олж идэхгүй эсрэгээрээ буруу олон дордуулаад нөхцөл байдлыг буруу олон өндрүүлэх тэр зүйлүүдийг магад 3 сая явж болдог. Яагаад гэвэл өөрөө харьцангуй ирүүл байсан бол 300,000 авахсан баг. Тэ? Тэгэхээр нөгөө хүмүүс ингээ мөнгө нүгээр ирүүл илүү сайн ойлголт авдаг учраас ингэж ярьж байгаа шүү. За нодлон жил би тэгэхэд саам болох ба. Саам бол үнээр онцгой. Бүр үгээр хэлэхгүй. Тэгээд хөлөө гинтээсэн ихч байсан. Хөлөө гинтээч гот жин болохоор бараг 100 гарцсан. Жаа өндөр хүмүүс нь л да 100 гарцсан. Тэгээд ерөөхдөө за би ингээл дуустдаг юм байна. Одоо хүн хөдөлгөөн хийж илж ингээ боруулдаг юм лээ. Гэтэл би одоо хөдөлгөөн хийж чадахгүй. Хөлөө өвдсөн. Тэгэхээр би ингээл одоо таргалаад одоо сүултээ одоо ингээ даралт ихсээл тэгэл болохоо байх юм байна гэж маш их хэмзэлж ирсэн байлээ. Тэгээд тэр хүн 14 хоног саам уухад 15 кг байсан. Тэгээд өөрөө ингээд итгэл найдар өөртөө бий болоод өө энэ чинь хүний биеийг жим бууруулна, нэлийн хөлт бууна гэдэг чинь ердөө хордлого тайлах байхгүй. Детокс. Тэгэхээр ердөө л тэр детоксыг хэрэгжүүлэх нь өөрөө маш их чухал үр дүнтэй. Хоёр дахь жишээ нь ордоос өөрт ч юм бас хэлж ирсэн нөгөө увсаас Улаанбаатар руу дугуугаар явсан гэдэг. Тийм. 21 хоног дугуугаар явсан тэр хүн. Жим буураагүй. Уулын санаа нь болохоор ингээд дугуугаар яваад энэ дэр хөл жим бууч нэлээд сайн бие хөнгөлч гэж бодсон шүү. Жим буураагүй. Тэгэхэд 14 хоног саам уухад тэр хүний жин 11 кг-аар хайж байгаа. Юу гэж хэлэх гээд юм хэрэг хүн өөрийгөө тэр хоргоожүүлэх горимдол ороод тэр тохиргоон дээр тавигдхал хүний асуудал зэгцэрнэ. Илгэний өгөл зэгцэрнэ. Чийд нь уул нэг шүү. Тэгэхээр ердөө энийг хөндрүүлжтэй одоороо тэгээд дасгал хөдөлгөөн. Өдөрт дарааж 20-30 минут. Өөртөө цаг гарга. Хагас юм яг ингээд нэг бити хүчил. Нэг өдөр хүчилж юм бол хүн маргааш зүрхшээгээд хөдлөхгүй шүү дээ. Тэгэхээр ердөө л ингээд нэг хөлсч яхарсан 30 минутын хөдөлгөөн бол өөрөө эргээд илгэний өгөлтөд маш сайн болгоно. Тэгэхээр ер нь бол одоо 7 хоногт 1.5 кг-аар жим болгож чадвал энэ өөрөө эргээд илгэний өгөлтийн хэмжээг багасгах юм аа. Өөрөлдвөл тэрнээс бага хэмжээтэй бууруулахад илгэний өгөлтөнд хэлбэлзэл үүсдэг юм байна. Харин чүчүүд тэрийг нэмэхэд энэ үүснэ гэсэн үг. Юу гэж хэлэх гээд юм хэрэг сард 6 кг асах юм бол бидний илгэний өгөлтөд хариу буцаж хэвэн байдлыг нөлөөлнө. Одоо тэр горим нь ажиллана гэсэн үг. За бас нэг зүйл нь юу вэ гэхээр огцом хасдаггүй байсан. Огцом хасдаггүй. Тэгэхээр тэр нь эргээд цусны чулуу
үүсэх эрсдэл. За тэгээд би зүрх судасны эрсдэл, уургийн дутагдал үүсэх эрсдлийг бий болгодог учраас огцомжийг хайдаггүй. За ийм байдаг шүү. Тэгээд хамгийн их жин хайж болдог улирал нь 108 ирж байна. Тэгэхээр одоо илгэний хөвчлөлтөд санаа гаргалдаг бол монголчууд даяараа илгэн өгүүлсэн байгаа. Эдгээрийг эдгийх улирал нь одоо ингэж эхэлж байна. Гэтэ ер нь дахиад ганцхан юм нэгэд нөгөө түрүүний таны одоо яг хийснийг ингээд нэг дэмжих яг юм датабейс таахгүй. Тэн дээр л хараа ингэсэн байсан. Хүн яг ингээд биеийн жинхэнэ 3% хасахад за ер нь бол нэг за 80 кг жинтэй хүн чинь 3% нь хэд юм бэ? 2.5 кг 4 кг орчмыг хасахад болохоор илгэний өөрчлөлтнөр ингээд баг зэрэг одоо юу гарч ирж байгаа гэнэ одоо хуваараа ингээд багасч ирж байгаа. 7% болохоор ингээд хасангууд одоо үргэлжлэл нь ингээд шууд буурж ирж байгаа. 10% болохоор хасахад жишээлх юм бол 80 кг жинтэй хүн чинь 8 кг-ыг хасахад фиброцен зэрэг өрхөдөө буурж байна гэдэг. Яг ингээд бодохоор боломжгүй юм шиг санагдаад байдаг боловч яг ингээд би нөгөө бас өмнө нөгөө фиброскандаар ажиллажсэн байхгүй юу. Тэгээд үнэхээр илгэний өөрчлөлтийг хизээхийн хамгийн сайн бууруулсан бэ гэхээр үнэхээр жингээ хассан хүмүүс. Яг танитай хэлсэнчлэн нэг доор одоо ингээд одоо сард 10-20 кг турсан хүн биш. Эсвэргээр яг ингээд сартаа 4-5-6 кг ингээд эрүүлэр турсан хүмүүс, ялангуяа хевлийгээрээ турсан хүмүүсээ илгэний өөрчлөлт үнэхээр ингээд 3 дугаар зэрэгээс 1 рүү бүр ингээд цоош нэмшиг хүртэл ингээд болдог ш. Илгэний өөрчлөлт бол үнэхээр тэрийг яг би ингээд харж ирсэн болохоор янз янзын одоо эмнүүд бас байна л да. Гэлүүтэйгээр гэтээ эднэр бол ингээд илгэний одоо хоолны одоо энэ дэглэмүүд болоод жин хасалтыг бол гүцэхгүй хизээч ингээд эднэрийг зөвлөхгүйгээр ганцхан энэ бол зөвлөгддөггүй шүү дээ. Одоо ч гэсэндээ тэг бүх удирдлагын тэгээд илгэн дээр бас нэг хоёулаа нэг зүйлийг тоолж хэлэх хэрэгтэй хүмүүс. Илэг бол хайр хэрэгтэй. Хайр хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг гэхээр өрдөө хэр маш их стресс мэдрэх хэрэгтэй гэсэн үг. Тарих илэг хоёр. Тийм учраас айл болох одоо тайван тийм ээ уужуу за дээр нэмээд хүсэл тэмүүлэл өндөртөө за хайрын мэдрэмжтэй байх нь шүү дээ. Тийм байх тусам энэ цөсний ялгаралт сайн байна. Судасны зангилаа нөлөөлөл бага үүснэ. Эргээд илэг хурдан одоо ингэж ялаарших. Тэр нь хүслэн бүрднэ. Тийм учраас энэ дээр бол илэг хайр хэрэгтэй гэдгийг сайн санаасаа гэж хүсэж байна. Нөгөөдөж болохоор илэг өөрөө одоо нэг хөвтөх юм бол маш их одоо ингэж даамжраад байдаг гэсэн үг. Хурдан даамжтай. Ийм хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг гэхээр 10 илгэний хавтартай хүний одоо 2-3 илгэний өөхөлтөөс болж хавтар үүсэж байгаа. Өөр хоёуланд нь орхитуулсан юм нь юу вэ? Дасгал дээр ялангуяа тэр хөвтөж байгаад хөлийгөө бие рүү шахах. Инээх хөвлийгээ цохиж инээдэг штэ. Дөргөөж инээдэг. Тий. За тэр байна. За тэгээд дугуй унж байгаа юм шиг хөвтөж байгаад. Нэг дугуй агаарч байдаг. Тэгээ хоёр хөлөө ингэж хөвлий рүүгээ таагуулж буюу айл болох энийг шахаж өгөх тусам маш сайн гэсэн үг. За нөгөөдөж болохоор морины шогшоо. Морины шогтой болов. Шогшоо үнэхээр сонгодог гэсэн. Морины шогшоо гэж морины шогшоонд ингэж дөрөх нь шүү дээ. Морь унах юм байна тий. Тэр бол үнэхээр сайн гэсэн үг. За тийм зүйлүүд байдаг шүү. Тэгэхээр илгэний хөвгөлт бол тийм хэцүү зүйл биш ээ. Энэ бол маш одоо боломжтой гэсэн үг. Ялангуяа Монголд бол бид хэдэд заавал тэрийг идэхгүй байхгүй бол болохооргүй тийм орон зай биднэрт байхгүй. Хамгийн гол нь зөв зохистой аваад хэрэглэвэл энэ боломжтой. Тэгээд нойр, хоол, зөв амьсгал. Энэ бол энэ гурав дээр илүү сайн. Нойрон дээр шүний нойрыг, тэгээд хоолн дээр зайлшилж идэхийг, тэгээд хөдөлгөөн дээр анхаарах хэрэгтэй. Зөв амьсгал гэсэн. За нөгөөдөж болохоор анхаарах юм нь болохоор гавл, цээж, арц 3 нэг шулуунд байх хэрэгтэй. Буюу хүн өөрийгөө одоо тэгш хинтэй зохион байгуулах чадамж нь бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг. За өнөөдрийн яриаг одоо таалан болгоосон үзэгчдээр тагилалаа. Тэгээд таалагдсан бол subscribe дараарай. Нэг дээрээ тэгээд илүү их одоо энэ ярьж байгаа зүйлээ чамбааруулаад илүү их гүн үнцгээ нөгөөдөж болохоор илүү их шимтэй мүлжүүртэй ийм зүйлүүдийн мэдээллийг та бүхэнд одоо хүргэх болноо. За амраад бас гэлалаа. Тэгээ 9 минут подкастын дугаар энд хүрээд өндөрлж байна. За баяртай. Баяртай.